Энд танаа юун гэр байд юм бэ? Ана зүгээр найзраа. Кирэн. Нэг давхар 5 тал амьдрдаг хоёр шавартай харъя. Манай хаалга. Ханган яг шувуу шиг дуурдаг. Та дараад үзтээ. За хойлоо явъя. Жаахан хүлээн л тээ. Тэгээд энэ айлхан хүмүүс гэрээр хойлоотой юу гэж хэлэх юм? За явъя. Өнгөрсөн 5 сарын 29-ний өдөр Цэрмэн хэмээх 7 настай хүү гэрийнхээ ойр зах тоглоомын талбай дээр тоглож байгаад сургуу алга болсон талаар хэвлэлт мэдээлж байсан. Алга болсноос нь хойш түүний ад гэрийнх нь 8 өдрийн турш нойр хоодгүй хүүг газрын мухар бүрээр хайсан боловч Намгийн энэ онц зүрхийн өдөрлөгтэй намайг дуулна нөхөрхөн дээр бэлтчихээ заа. За. За баярлалаа. За баярлалаа. Яста яг таарсан биш үү? Лээж нь хазуу нараад байгаа. Одоо дээлийн Миланда. Урд хормоо унгадаг. Эргээд хараа байна яах. Хаяад хармаа хонь хорог. Эзэн нь мөнх эдэн хэврэг байх болтгой. Өмсөхгүй. Юу ч юм бэ миний өмсөлгүй яа би. За. Автаарай. Энэ хөрхөн охиныг хараарай. Ямар гоё дэлий. Яг сайхан таарсан. Яг. Нөхөө яагаар бац. Ээл өмсмөргүй байна. Тэг яах юм? Үгүй чи нэг гоё дээл оёд төгсөн баг чи нөхөө. Харин гомдож болохгүй за. Улаан даасан дээр өмсөн. Гоё дээл өмсөд дуулан заа юу. Үгүй наа чин цэцэрлэгийн өдрөлгөөр дээл өмсөд дуулна гэсэн штэ номоо. Хангой. Улаан даасан дээр өмсөө. Алимаа. Тэр малаж өмсөчүүл яадаг юм бэ? Юу яриад байгаа юм бэ чи? Дээлтэй дуулна гэж багш нь хэлсэн шүү дээ. Та одоо тэгэхээс өөртөө л мэдлэлтэй тэгээд. Юу сайхан дур сайхан шүү дээ. Тэг тэр палажо өмс. Хаана вэ? Энэ мөн үү? Энийг өмсөхгүй тэгээд. Өөр хаана энэ тэр улаан палаж нь. Хаана вэ? Энийг өмсөх гэдэг юм уу? Биш ээ, өөр улаан даасан. Юугаа маялаад байгаа юм бэ чи? Чи одоо бойлоо яа. Тэхгүй яах юм? Дээл өмсөхээр нь дээл оёад өглөө. Өмсөхгүй гэхээр нь палаж нь гараад өглөө өөр яа. Тэгээ өөр улаан палаж гэдэг байгаа үстэй юм хөтч чинь. Тэгээ тэрний чинь төлөө алган чиний амтны чинь цохиж зодоод байгаа юм. За чи зүгээр дугаа ээж чи. Хоёр муухай хэрэлддэг. Уг нэг жоохон юм хэлээл биш. Юунд нь уралд гэж. Юу жоохон байгаа чи юугаа мэдтiin. Өдөржингөө би энэ хүүхдэд чинь зууралдаж чинь заяа. Энэ гэр оронд юу болж байгааг мэддэг юм байт юм уу чамд ерөөсөө. Даа савнд орно гэдэгсэн хаана байгаа чи өдөө ахтал би ус зөөгөөл автуусан чигцэлдэл явж ин заяа. Гараачтай тэр хүүхэд харуу бүрээ асаа хайчуу. Өөрөө урлуулж гарах чинь хайчдгийн хашаан дотор л байгаа. Хүй.
Ийм арай юу ч байгаа нэг төч. Яа үлдсэн? Аавч хоёр хэрэлдээд. Тавширцаа. Бит үлзээ яана гэн. Хөөх. Агаан дүү чи ямар гоё дэл өмсчөө вэ? Тийм биш дээ. Нэг төч ямар гоё дэл өмссөн. Зааж. За бит үлзээ юу? Тавширцаа. Агаан дүүгээ гоё дэл юм ялана. Өөр тарман унах таагаар гэж битэмэл агаараа. За магаан энийг авч. Чи ямар идүүтэй юм бэ? Ха? Намаа. Өнөөгөө. Намаа. Оо энэ дэс юм. Сайн байцгаана. Та ийшээ суугаа идэ амслаа. Явах юм яах вэ? Авчлаа. Тийм ээ. Сайн байна уу? Уучлаарай. Та байцаг Чингүнгой мөн үү? Чингүнгой мөн байна. За найзаа тавуулсан. Манай хэлц дээр маргааш хэлсэн. За. Яасан гинэ? Би нэг хэрэг мэдүүлэх гэсэн юм аа. Маш сууч. За. Ямар хэрэг ирлээ? Хүүхд тулгаалагдсан юм шиг байна. Хулгаалагдсан юм шиг байна. Тийм. Тодорхой хэрэгтэй. Байцаагчаа манай хуршаалд нэг жоох охин байдаг байхгүй юу? Тэр охин би өөр аав ээж дээр очимоор байна гэж хүлээд ах юм. Тэр нарийн сэжигтэй санагдал би нааш хүрээд ирлээ л дээ. Чамд тэгээ яг юм шижигтэй. Гэт дандаа тэгж хүлээд байгаа байхгүй юу? Одоо тэр ээж нэгээд байгаа их ч бас их ширүүн дараа харцах юм аа хүүхдтэй. Тэгэхээр нэг санагдаад би нааш хүрээд. Ээж нь ширүүн харьцлаа гэдэг охин өөр аав ээжтэй хараад бид нар тэрийг шалгаа явуулах. Гэ та шалгаад өгч болохгүй юм уу? За ямар ч хэсэн чи тэгвэл өргөдлөө бичээд уцсныхаа дугаар гэрийн хаягийг манай жижиг түлхчихсэн. Би өргөдлөө бичиж тэрсэн штэ байцаагчаа. Тэш өвдөж. Тэгвэл жижиг түлхэж. За. Байна уу? Амрыг ирээ. Аасан байна. Би ажил дээр байна ажил дээр. Тийм. Та одоо ирэх юм уу? За тэгээ. За. Хүлээж үү. Оо за. Зүгээр. За. За ойлголоо. Дөрөв нүгэж. Ангийнхаа өдөр бүгдээр гараа авчихсан шүү дээ. Түү. Ээж үү. Ээж хөрх. Өсчөө миний охин. За. Ятлаа миний охин цаг нь боллоо шүү дээ. Наа. Өө энэ тоцоо.
Яасан юм бэ? Тэгэл өмсгөөсэй. Өмсгөө. Чарини. Нүш. Гоё нөө. Нөх одоо гоё болоод юмсаа. Тэгээд дуулан заа. Ой, дээлтэй дуулаарай гэсэн болох юм бол. Одоо яах вэ? Ингээл болчихсон. За зайлаа маш. За. Өнөөхөө бүгдийг цэжилсэн те? Баярлалаа. Оо за. Зүгээр минийх. Минийх. Стаа. Тэгэж хараа. Ямар хөөрхий юм бэ минь яах вэ? За яста мундаг доолж шүү. Яа доторлоо. За. Хой, намаа. Иш. Миний чааваш. Тулаан балаас игээд хайж яваад тавьчихлаа шүү дээ. Бодлын салхаа тий. Чигэр. Миний охины нэвтрүүлэг гарах төгчийн да. Хүүш нөгөө цаг нь болцсон уу? Тий. Ээж хийж байгаа юм орхир. Миний охин Үнцэн дүн чиргэлэгч таны санхүүгийн амжилтын төлөө хамтдаа. Энэ нэвтрүүлэг дуусаад гарцгаая. Миний охин. Хаан. За Солонгоо. Нэлхийн цаг болж ах шиг байна да. Явах уу? Сайн байна уу та? Та нар яадаг гинэ? Цагтаа дөрөвд өгдөг гинэ? Яг хүүхэд ийм юм яриад л үз. Хүүхдүүгээр үг хийгээд усаа бацаа нь хамаа мэдчихээр. Та одоо болооч дээ. Юунд агсраад байгаа? Би ажилтсан хүн.
Би хүүхдийн хулгайч биш. Хүүхдийн хулгайч гинэ. А? Та бид бацнаад байгаа. Тэгж ярих юм бол танаа хөвчл өөрөө надад өөр аав ээж би гэдсэн шүү. Тэглээ гээд. А? Тэгдэг юм уу? Минжээ. Тэгээ цагдаад өгдөг юм уу? А хата болтой чи. Байчаа. Яви. Хаваа та. Миний хүүхдийг хулгайсан хүүхд гинэ. Тэр чинь миний хүүхд. Намайг бол миний хүүхд заяа. Одоо эднийхийг цагдаад хэлсэн юм уу? Минжмаа. Тийм байна. Сайн юм доо. Чи боломжтой бол намайг цэцэрлээс нь авч очтох уу? За тэгээ. За баярлаа. Юу штэ 74 дэх цэцэрдэг бэлтгэл бүлэг штэ. Аха. Үгүй Маша. Хүй намаа. Миний ах юу хийж байгаа юм? Маша тахаа ярьж. Юу Маша? Алиа руугаа. За баяртай. Сайхан амраарай. Сайн багш. Сайн байна. Намайг авах гэсэн. Ээж нь хайцсан. Ээж нь харин ажилдаа олчод намайг авчих гэсэн. Намаа. Хөшөө миний дөө намайг санаа өгсөн. Маршагийн юу? Хий юмтай яриад ах юм. Хүүхдүүд хүртэл гайхаад ах юм. Чи ээжд нь хэлээрээ заа юу? За. За, баяртай. Сайхан амраарай. За баяртай. Сайхан амраарай. Миндэнэ та намайг ээжд хэлэхгүй те? Анаа хэлэхгүй за. За, хувцас хаана дээ? Явъя. Хөөе, энэ гарч яатсан. Минг. Ямар сонирм минг вэ? За, хувцас. Мөндө цамцаамсч. Яаж байгаа юм бэ? Явъя л дойлоо. Хоёлаа манай том байсан дээр төчөхгүй бол би өмсөхгүй. Тэгж болохгүй юм аа. Ээж чи уурал налуу явъя. Хоёлаа манай том байсан дээр төчөхгүй бол би эндээс босхгүй шүү. Намаа. Тэгж болохгүй заа юу. Ээж нь уурлна. Хоёлаа явъя. Гojin би ээж хэлэхгүй. Хэмбэ? Бисвэн. Сайн байна уу та? Сайн байна уу? Өө бишээ. Бид хоёр хүн хүлээж байгаамаа. Танад дүүг оруулаад бид суулж болох уу? Өөр шийд тэг ор. За. Хинбэ өгөө. Хажуу адэрсэн хөвгүүд гинэ. Дүүгээ бийц болох гэж. Сайн байна уу та? Сайн байна. Гүй тэр хүүхдийн өрөөрөө л явчих шиг болох юм.
Хөөс намаа. Хөөе миний охин шүү. Юу ич зогсож байгаа юм? Хичдэр алчин юм. Өвөө миний өрөөний ханаж байсан гэрэлтэг одууд байсан. Гэрэлтдэг одоо. Чи юу яриад байгаа юм бэ? Манай дүү нэгэн дураараа юм аа. Хаяа судлаа яриад идэх. Би болоо ядгүй. Зүгээр дээ дүнэр. Манайд ч гэсэн ийм ач нар байгаа. За уучлаарай. Баярлалаа баяртай. Гүний тэр хүүхдээ өрөөнд нэрээ. Хүүхдээ өрөөний абаа нэрээ хот моттой байсан санагдаад байна шүү. Харин ээ л чинь. Яалаа хөөе. Энд ээж аав хоёр чинь байхгүй л байгаа зү. Тэгэхээр анагийн дүү хатгах алимагч хоёрын хүүхд ойлгосноо. Жохоо хүүхд хүссэн зүйлийг хийж чаддгүй мэд болохоор л эгчин дүүгийнхаа хүслийг биелүүлэх гэж нааш ярьсан. Ойлгосон? Юу илээ? Энэ их чиг хаана харлаа? Энэ хин юм? Ээж хоёр байгаа зү. Энэ дурган дээр байгаа гусар тэр байна. Чи нэг ханаас авсан? Танд үзүүлэхэд гэрээхэн жолонгийн алдаас авсан. Миний нууцхгүй юу? Нууцаа. Чи ихтэй энэ зураг өгч. Тхөө. Ананасэр. Намаа чи юу хийгээд байгаа юм бэ? Энэ миний нууцаа. Энэ зураг аваа. Ээж таахгүй энэ зураг аваа. Энд тийм яаж байгаа? Маша ээжийг энэ дэрнэ гэж хэлсэн. Маша гэж хин. Миний найз. За намаа халин явахгүй л ороод ичлээ. Үгүй надаа. Чи манай охин явчихсан байх юм. Үгүй болтоо зогсож таа. Уус минжма. Гэхдээ тоо чи нана юу хийж яваа бэ? Ямар хачи юм бэ? Би чамайг цэцэрлэгээс нь аатах гэсэн болохоос ямар гадуур тинэдэ гэсэн юм уу? Янз бүр юм болвол яах юм чи? Үгүй юу алмаагч би манай том байсан дээр дэрсэн. Юуны чи том байшин? Одоо чи бүр хүүхдийн үгээр хүүг хийгээд толгойг нэргүүлээ явдаг болоо юу? Чи юу нь яах гээд байгаа? Манай нөхрөө цагдаад өгсөн. Одоо яах гээд байгаа чи? Үгүй алмаагч би номингийн сэтгэлийг амарх болов гэж талааш нь дагуулад ирсэн юм аа. Минжээ чи битээ цагийн л да. Битгий маяглаад ичи. Надад юусэн энэ хүүхдийн илэрлэл сэтгэлийн там болж ин мэдүү? Миний сэтгэлийн зовлон надад багтаагүй байна. Одоо чи яах гээд байгаа? Доор саныг юм унахаар ойлгоно чи. Эли явъя. Минжээ наа. Миний охин унтаарай. Эднэд үлгэрээ яриад өг. Би чинь ядраад байна. Дараа нь гоё ном уншаад өгье. Та яагаад томсоо урдургуулж үздэг вэ? Сэвлэгч хүн ч ургуулж болдгүй юм баггүй юу?
Ингэрцээ гинтэй. Яагаад? Хүчтэй хүмүүсийг урт хумстай гараараа тайрхаж ч өвдөн үсттэй. За, одоо минь охин унтчих. Эдүүний амлангаа те. Яг үнтэй энэд унтахаар зүүдэнд нь хулган нэрээд босоогүй шүү дээ. За, завтаач. За, тэгэхээр хулган нэрээд босоогоорой манай охин. Зүүдэнд хулган нэрээд босоогүй шүү. Байна уу? Сайн байна уу? Минжмаа юу? Байцаагч Чингүн байна. Минжмаа чи манай ажил дээр нэг хүрээд ирж. Байцаагч. Би харин ажилласаа чулаа авахгүй ажиллаа болчих гээд байна. Та өөрөө ирээд уулзчих болох уу? За байц. Тэгвэл би танай ажил дээр яваад чи дөө. За баярлалаа байцаагч. Сайн байна уу та? Наад чирээндээ суучаа би одоохон. Сайн байна уу багш? Уучлаарай дахиад ороодчихлаа. Номг авъя. Манай ангийн бүх хүүхдүүд харцсан штэ. Танахнаас энийг нь аваагүй лөө. Гүггүй аав нь ажилтаа юм чинь би л аавна л та. Үгүй байхгүй дээ. Авцсан. Ямар сайн бэ? За сайн байна уу та? За сайн. Ажил нь сайн уу? Сайн. Минжмаа би чиний нөгөө хайгаад байсан айлыг чинь гэрээ хаягийн бас уцтай нь болоод ирсэн. Заашгүй дээ. Ээжигийн солонгоо гэдэг юм байна. Ажлын газрын хаягийг авсан байгаа. За баярлалаа байцаагч. Манай хажуугийн халуун охин авчна гэж баймар. Асуусан юм асууч. Ямар уучлаарай. За уучлаарай. Байна уу? Минжмаа юу? Алмаач нь байна гэдэг. Юу, чи цэцэрлэгээс нь авсан уу номинг? Үгүй би аваагүй штэ. Аав нь аваагүй юм уу? Гүггүй аав нь ажилтаа юм чинь би л аавна л та. Би байхгүй ахын хүрээд ирсэн чинь. Нөгөө том гэр гэж яриад байдаг Ориал кастл руугаа явсан юм болов? Мэдхгүй одоо хаана үгүй бол тэр. За би яваад очив. Минжмаа минь номиг хам хайцад өгч байхгүй цэцэрлэг. Хацагч нөгөө намаа гэдэг охин залуу болчих. Та намайг бүргээд очихгүй. Тийм. Цаас ач. За та намайг бүргээд.
Ээж ирээгүй шүү дээ. Маш ээж маань ирэх юм уу? Чи битүү хуцаараа би өөрөө ээж байгаа олно мэдүү? Бич моохно. Янз бүрийн яриад ахаар урд цагтад идвэсэн. Тэр гой байсан дун өөрөө дагуулад очсон байна. Гоч байсан билүү. За битгий үлээ алмагч битгий үл. Битгий үл та. За одоо Солон гэд тэр ихч ажил дээр байгаа болов. Сургуулсан чинь гадаадаас ирсэн байх гэсэн. Тэгэхээр одоо ажил дээр байгаа. Тэгвэл хоёул ажил руу шууд яваад очиж. Загт. Номынхаа төлөө хийж чадах зүйл юм лээ. Намаа яаж авах вэ? Санаа зовдох юм. Сайн байна уу та? Сайн байна уу? Энд Солон гэдэг хүн ажилладаг болов? Дүнг сайгаараа авчил. Дөнгөж сая юу? Зүрсэн бах та. За баярлалаач. Хойлоо зөрчичээ яах вэ? Уцаар яд үзэх юм уу? Нэр уцаар яриад үзэх үү? Байна уу? Байна уу? Солон гэдэг хүмүүс үү? Тийм байна. Ихчээ, би танд нэг юм хэлэх гэсэн юм аа. Ихчээ, намын гэд нэг жоох охин урд нь танаа хүүхдээсэн гэж яриад. Гэхдээ тэр охин одоо Юу яриад байгааг чинь ойлгохгүй уучлаарай. байна уу? Байна уу? Тасалчлаа. Яах вэ? Мессеж бичээд үлдээчтэй юм уу? Тэгээ нэр мессежчд үлдээч. Алтар бас бичиж. За.
ээж нь охиндоо гоё юм хийж өгнө. Гайда. Ухаараа мэх бух цаасан. Ээж нь багада чихрийн цасыг ингэж нуугаад нууцаа ээж тоглодог гэсэн байхгүй юу? Тийм үү? Охиныхоо зурсан тулаатай энэ хөрхэн зургийг ишнийхээ нууч. Тэгтээ эднэрийг хүмүүс олоод авах яах? Олж авахгүй. Чичиг хоёрыг нууц юм чинь. Харин чи өөр хүн хэлж болохгүй шүү. Ойлгосноо? За. Солон гихч үү? Та гэмтлийн эмнэлгийн сэхэн амьдруулах тасаг дээр хурд өрөөд ирээч. Тийм, та хурдлаараа бид нар таныг хүлээж байгаа шүү. Ашгүй дээр чинь гинэ. За ашиг. Нэг жалтаах руу энэ эмнэлгийн аягийг мессежээр явуулчих. Тэрэн дээр ах. Хүшээж пүүс нь унаад дэжтэй хатаа би юмш дуудаад ирээ. Нэмэ миний хөө. Тааралт нь буурсан шүү дээ. За ямарч байсан. Ани үзүүлэлтэнд дээшлээ. Санаа зовлохгүй. Дайхаа илгүй. Энэ хүүхэд ихтэй сүмс нь орогдсон юм байна. Гүйгүй юу гэсэн үг юм бэ тэр чинь би ээж нь штэ наад би л тээж төрүүлсэн. Урд насныхаа ихтэй хүн холбоо нь маш хүчтэй байсан юм байна. Нэг ёсондоо урд насныхаа ихээс хүн холбоо нь
тасраагүй байна гэсэн үг. Ер нь бол бурхны наманд хүний сүнс мөнх оршдгоо гэж бичсэн байдаг. Миний охин. Төвшраарай. Хайм багаарай. Ээж охин. Миний охин саяна. Окей. Минь төлөг авчихсан. Хандад төлөөлөөр ярьдаг үү? Jangan. Minyak. Minyak. Миний чамд юм хэвчээ. Нэг санаж байна уу? Хайртай хүмүүс минь биднийг хизээч үрд орохтгүй гэдэгт би итгэлээ. Тэр дундаа эхийн хайр гэдэг үхлийг ч ялж чаддаг юм байна.